Улаанбаатар хотын хүн амыг ундны цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах эрхэм үүрэгтэй улс сувгийн удирдах газар нь инженер техникийн 350 ажилтан, нийтдээ 1800-аад ажилтнтай бөгөөд захиргааны 6 хэлтээс үйлдвэрлэлийн 11 алба, 1 товчоо, 7 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын нийт хүн амыг үндсэн 7 жижиг 3 их усүрээс унд ахын усаар тасралтгүй хангадаг. Төвийн их усүр А станц, дээд их усүр, үйлдвэрийн их усүр Б станц, махын их усүр В станц, гачууртын их усүр, яармгийн их усүр, буян тухайгийн их усүр. Орон сууцны хорооллын хэрэглэгчдийн унд ахын хэрэглээний усыг нийт 5 усан сангаар дамжуулан түгээдэг бөгөөд үүнд завсрын усан сан, тасганы усан сан, зүүн хойд бүсийн усан сан, 3-4-р хорооллын усан сан, 21-р хорооллын усан сан. Улс сувгийн удирдах газар нь гэрээт хэрэглэгчдээ 100% тоолуулжуулсан бөгөөд орон сууцны нэг хүний хоногийн усны хэрэглээ өнөөдрийн байдлаар 119 литр байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 орчим хувь амьдардаг гэр хорооллын хэрэглэгчдийн цэвэр усыг зөөврөөр болон шугамар түгээдэг. Зөөврийн ус түгээх нийт 384 байраар 226,433 гэр хорооллын хэрэглэгч үйлчилүүлж нийт 65 усны автомашин ажиллаж байна. Мөн гэр хорооллын зарим хэсэгт ус хангамжийн шугам сүлжээ байдаг бөгөөд Чингэлтийн усан сан, Хайластын усан сан, Шар хадны усан сан, Дамбын усан сан, Баян хушууны дээд усан сан, Баян хушууны доод усан сан, Толгойтын усан сан, Нисэх яармгийн гэр хорооллын усан сан гэсэн нийт 8 усан сангуудын тусламжтайгаар 320 ус түгээх байраар 190,541 гэр хорооллын иргэд үйлчлүүлдэг. Хаалга Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийт 10 иргэдэд 24 цагийн турш усыг тасралтгүй түгээх, хэрэглэгчдэд ойртсон үйлчилгээг нэвтрүүлэн хаалга ус түгээх байртай болсон. Улаанбаатар хот нь нийт 100-аас 800 мм-ийн диаметртэй 2-оос 52 жилийн насжилттай 600 гаруй км цэвэр усны шугамар хоногтоо 170,000 шометр орчим усыг түгээж Монгол улсын стандарт МНС-ийг стегдэг 2018-ыг удирдлага болгон шахаж байгаа ундны усанд физик, хим болон нян судлалын үзүүлэлтээр өөрийн усны төв лабораторид шинжилгээ хийж байна. Улаанбаатар хотын нийт оршин суугчид гэр хороол болон үйлдвэрээс хоног тутамд 180-190,000 шометр бохир ус гардаг. Энэ их хэмжээний усыг 273 км урт бохир усны шугамаар татан зайлуулж төв цэвэрлэх байгууламжид хүргэдэг. 1964 онд ашиглалтанд орсон төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн бүх хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуур тохирсон бохир усыг байгальд нийлүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гадна Дамбын цэвэрлэх байгууламж, Нисхийн цэвэрлэх байгууламж, Чингэлтийн цэвэрлэх байгууламж, биокомбинатын цэвэрлэх байгууламж, Морингийн цэвэрлэх байгууламж, Баянголын цэвэрлэх байгууламж, Урдчлан цэвэрлэх байгууламж, хоногт 250,000 шометр бохир шингэнийг татан зайлуулах хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжаар нийслэл хотын ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэж байна. Өсөн нэмэгдэж байгаа хотын усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор Америкийн нэгдсэн улсын мянган сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ус хангамжийн баруун их усүрийг ашиглалтанд орууллаа. Чадварлаг, хүний нөөц, байгаль дээлтэй тэргүүлэх техник технологиор ус хангамж, ариутгах татвархан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, хөгжил тэмүүлсэн манлайлагч байгуулах эрхэм зорилготой улс сувгийн удирдах газар.